Хүн бүрд үндсэн 7 хүрд буюу 108 гаруй туслах хүрдүүд байдаг гэдгийг бид бүхэн бүгдөө мэднэ. Гэсэн хэдий боловч эдгээр хүрдүүдээс гарын алганы чакра буюу хүрд идэвхтэй байх нь маш чухал байдаг гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Тийм учраас өнөөдөр би та нартай энэ талаар тайлбарлангаа энэхүү хүрдийг идэвхжүүлэх дасгалыг зааж өгье гэж бодсон юм аа. За хүний энергийг хэмжихдээ нэг гарын 21 цэгээс хэмжилтүүдийг авдаг. Хамгийн чухал энергийн цэг бол гараа ингээд хонхоолоход хонхоож байгаа гарын алганы чакра байдаг. Энэ чакра нь өөрөө идэвхтэй байгаа хүмүүс бол гараараа хийж байгаа, бүтээж байгаа хоол, унд, эд баялаг, ажил турал ер нь бүтээж байгаа бүхий л зүйлд нь энерги, сэтгэл шингэсэн байдаг. Мөн амьдралдаа азийг, амжилтыг альва хүсэж байгаа зүйлээ өөртөө дуудаж атгаж авч чаддаг байх нэ. Харин итгэхгүй байгаа үед гарц гарлага ихтэй орж ирсэн орлого мөнгө нь хурдан гараад байдаг. За мөн гараараа хурж идэвхжүүлэх, энергийг нэмжлэх чадвар нь бас сул байгаад байдаг. За ингээд хэдүүлээ гарын алганы маш чухал чакрагаа идэвхжүүлэх дасгалыг сурцгаая. За үүнийг залбирал хасарсан намасте хэмээх онлайн хичээлийн маань намасте 2 хувилбар гарсан байгаа. Энэхүү хичээл маань хоолой хүрдний бохирдлыг гаргаа хоолой хүрдийг идэвхжүүлэх, мөн тарин залбирлын дуулыг ашиглан өөрийн энергийг тэнцвэржүүлэх маш гайхалтай олон төрлийн ач холбогдолтой хичээл байгаа. Та сонирхвол мэдээлэл аваарай. Баярлалаа. За үүнийг хийхдээ та гараа ингээд урагшаагаад тэгшгэн сунгана. За сунгасныхаа дараа нэг гарын алгаа дээшээ харуулад, нэг гарын алгаа доошоо харуулад яг зэрэг атгаад нэгээд ингээд атгаад нэн. Хэдэн ч удаа хийж болно. Гол нь атгаж нээх бүрдээ чанга атгаж нээхээ мартаозай. За үүний дараа яг эсрэгээр нь сөлжүүлээд нөгөө гараа дээшээ нөгөө гараа доошоо харуулад мөн атгаад нэгээд нэн. Сондгоо тоогоор хэдэн ч удаа атгаж нээж болно. За та ингээд боллоо гэж үзсэн үедээ гарынхаа алгыг хооронд нь хавсарж агаад ингээд дундаа нэг юм зай гаргаад хоёр гарын алганы хооронд энерги байгаа эсхийг шалгана. Энэ дунд ямар нэг юм хөнгөн хөвөн юм шиг те нэг ингээд энергитэй зүйл орцсон юм шиг мөн ингээд даралт түлхэлт мэдрэгдэж байгаа бол та гарын алганы чакрага маш гоё энергижүүлж чадсан байна гэсэн үг. За ингээд энергижүүлснийхаа дараа энэ гарт мэдрэгдэж байгаа энэ энергийг өөрийн биедээ энерги шингээж байгаагаар мэдрээд өөрийнхөө биед хурж болно. За мөн өвдсөн, ядарсан, чилсэн газраа энэ гарынхаа алгаар хурж мөн энергийг нь засаж эдгэж болно. За мөн төрөвчөндөө, мөнгөндөө хүслээ битсэн тэмдэглэлийн дэвтэр дээрээ ч юм уу энэ идэвхтэй байгаа чакра буюу гарын алгаараа хүрээд тэр хурж байхтай энергийг нь эдгээгээ засаад шинчилж байна гэдгээ мэдэрч чадах юм бол та энергийн эмчилгээ хийж байна гэсэн үгээ. За ингээд та нартай энэ аргыг хэрэглээд үзээрэй. Мэдэрсэн бол доор комментод сэтгэгдлийн үлдээгээрэй. Ингээд та нартай амжилт хүсье.